энэ өдрийн мэндийг хүргье. За, улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сандаг Учир гишүүнээс асуулт асууя. Мэдээж дунд судлалын уралдаан дээр маш олон асуудлууд яригдаж, мэтгэлцэж ингэж явсан байх. Тэгээ энэ одоо үндсэн хуулийн дүгнэлтийг ингээд хараад ахлаар зөвөр хов одоо хүний бодол шүү. Үндсэн эрхийг, хүний үндсэн эрхийг ер нь зөрчиж байгаа юм шиг ийм дүгнэлт гарцсан харагддаг. Нөгөө талаараа энэ Монгол улсын үндсэн хууль, хүний тэгш эрх, энэ үндсэн эрхийг бол нэг зөрчиж байгаа юм бол харагдахгүй л байгаа юм шиг байна. Яагаад тэгж ийм ихлээр одоо нэр дэвшиж байгаа, бие даан нэр дэвшиж байгаа хүн хэрвээ энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын их хурл хүлээгээд авчих юм бол цаашдаа сонгуулийн одоо хуулинд маш олон энэтэй төстэй зүйл залтууд байгаа шүү дээ. Жишээ нь одоо Монгол улсын ерөнхийлөгч 50 наснаас дээш, улсын их хурлын гишүүн 25 наснаас дээш байх ёстой гэдэг. Тэгэд энэ одоо зүйл залтууд чинь бас хөндөгдөөд ирэх юм уу цаашдаа? Энэ асуудлууд бас дунд судлалын хуралдаан дээр бас яригдсан уу? Тэгэхээр энэ бас нэлээд бас бид нар анхаарч үзэж авч хариуцлагатайгаар одоо энэ банкны орон дээрээч яриад улсын их хуралд одоо оруулахгүй асуудлаар нь ярилцаад явахгүй бол энээс хөврөөд явдаг үр дагаврууд нь тэгээ сүүлдээ сонгуулаач хийж чадахгүй нэг одоо хэн дуртай нэр дэвшчихэд ийм л одоо асуудал үүсэх үедээ гэж нэгдүгээр санаа зовчих. Тэгэхээр ийм асуудлууд дунд судлалын хуралдаан дээр яригдсан уу? Ер нь тэгээд улсын их хурлын гишүүн гэдэг бол мэдээж ард түмний төлөөлөл. Тэр төлөөллөө сонгогдож байгаа бие дааж нэр дэвшиж байгаа нөхөр ямар нэгэн байдлаар одоо тэр төлөөллөө хэрэгжүүлэх гэж байгаа тэр одоо төлөөллийн одоо иргэдээсээ гэдэг юм уу, сонгогчдоосоо гэдэг юм уу, тодорхой хэмжээнд одоо хариуцлага ёс зүйтэй итгэл үнэмшлийг одоо авч ингэж л одоо оролцох ёстой юм шиг санагдаад байгаамаа. За Сандаг Учир гишүүний микрофоныг өгье. Яг ер нь бол Батмонголын гишүүнээс асууж асуул цэцгийн дунд судлалын уралдаан дээр нэг яригдаагүй. Яг зөвхөн тэр 801 одоо сонгогчийн гар үсэх зурагтай холбоотой асуудлууд яригдсан. Зөвхөн их хурл цэцгийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд энэ одоо 801-ээс доошгүй гар үсэг цуглуулах асуудал бүр ингээд огт байхгүй болж байгаа асуудал биш шүү. Ер нь бол цэц юу гэж үзсэн гэвэл ер нь сонгогчдын тойргийн сонгогчдын тоотой харьцуулахад өндөр байна. Тавьж байгаа шалгуур нь босгоно. Нэгт улс төрийн намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчтэй харьцуулсан тэр одоо харьцаа шалгуур нь бас одоо тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан байна гэж үзэж байгаа. Одоо сонгуульд орсоход улс төрийн намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч бол ямар нэг одоо гарын үсэг цуглуулах асуудал байхгүй. Мэдээж улс төрийн нам бол тодорхой шалгуур шаардлагыг хангасан байх ёстой, холбогдох материалаа сонгуулийн ороонд бүрдүүлдэг. Бие дааж нэр дэвшиж байгаа субъектийн хувьд бол тойргийн сонгогчдын одоо 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулах ийм одоо шалгуурыг одоо тавьсан байгаа. Энэ нь өөрөө улс төрийн нам болоод одоо нэр дэвшиж байгаа, бие даа нэр дэвшиж байгаа субъект хоёрын хооронд адилхан одоо ийм шаардлага шалгуурыг тавьж байгаа нь тэр улс төрийн нам бол бүртгүүлэгтээ үндсэн дээч үгд бүртгүүлэгтээ 801-ээс доошгүй иргэний гарын үсэг цуглуулсан байдаг. Гэтэл бие даа нэр дэвшигч бол тухайн тойргийн сонгогчдын одоо 801 гарын үсэг цуглуулж гин гэдэг бол сонгуулийн одоо сурталчилгаа ихснээс хойш 45 хоногийн дотор 801 хүний гарын үсгийг цуглуулна гэдэг бол бас одоо өндөр босго байна. За тэгээд 12 хоногийн хугацаанд энэ одоо асуудлыг одоо бүртгэж эргээд энэ сонгуулийн хороо нягталж нэг үрчлэн одоо ингэж хянаж байгаа нь өөрөө бас хууль зүйн хувьд одоо бас цаг хугацааны хувьд бас одоо боломж багтай. Энэ нь өөрөө одоо хүн бүр хуулийн одоо тэгш байна гэдэг энэ одоо зарчмыг алдагдуулж байна гэж бас цэц одоо үздсэн байлээ. Тийм учраас бид нар одоо хэрвээ их хурл энийг хүлээж авлаа гэж үзэхэд цаашдаа энэ нягталж байгаа 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулсныг нягталж шалгаж үзэж байгаа сонгуулийн хороо цаашдаа энэ одоо хугацаанд хүн болгоныг 801-ийг хянах боломжгүй учраас субъектив байдлаар асуудал хандж байна. Үзэмжийн байдлаар асуудал хандж байна. Эргээд энэ нь өөрөө хүний сонгох эрхийг
хязгаарласан асуудал болж байгаа учраас энэ өндөр байгаа босхыг одоо багасгах бол боломжтой юм а гэж би бол үзэж байгаа. Тийм учраас огт одоо шалгуургүй байна гэж хэлж болохгүй. Энэ одоо 801 гэдгийг цаашдаа бол одоо бас бууруулад шалгуурыг нь багасгаад босхыг нь багасгаад ингээд явах боломжтой юм байна гэж би бол өвдөө үзэж байгаа. За хариулт хангалттай. Батамглан гишүүний микрофоныг өгье. Ерөн зүгээр яг энэ 801-ийг бол энэ дүгнэлтэн дээр яг тийм юу байхгүй л байна л да. Багасгах шаардлагатай ч юм уу тийм дүгнэлт гараагүй. Ерөн зүгээр энэ гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хүлээж аваад үнэлэлтэй юм байна гэж ингээ гарцсан харагдаж байгаа. Гэтэ нөгөө талаараа Сандаг Очир гишүүн ч гэсэн бас улс төрийн намын төлөөлөл болж улсын хурлд сонгогдоод явж байгаа. Тэрний чинь ардын төлөөллийн байгууллагаараа буюу чин жишээ нь Монгол Ардын намын баг хурлаараа энэ 200 гаруй мянган намын гишүүний төлөөлөл болсон баг хурлаараа энэ чинь орж бас сонгогдох эрхээ авдаг штэ. Түүнээс биш зүгээр хин дуртай одоо энэ 200 гаруй мянган намын гишүүд энэ 126 дээр нэр дэвшиг авчдаг. Тэр чинь төлөөллийн байгууллагаараа бас л орж шалгуур хангаж тэндээ өрсөлдөж нэр дэвшиж ингэж явж байгаа гэдэг чинь бол одоо бас л наад 800 хүний гарын үсэг байтгал асуудал явагдаж байгаа шүү дээ. За Сандаг Очир гишүүний микрофоныг өгөө. Яг шалгуур тавьж байгаа нь өөрөө бас сонгуулийг бодлиантуулахгүй байх. За зардал хэмнэх гэдэг бас давуу талууд бий. Улс төрийн намаас нэр дэвшигчийн хувьд бол намынхаа дотоод тэр одоо дүрмэнд журман заасны дагуу нэр дэвших эрхээ аваад ингээ явчихж байгаа. Гэтэл одоо бие дааж нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн хувьд бол энэ одоо тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гар үсэг цуглуулж байгаа нь хүн болгон шүүхийн өмнө тэгш байна гэдгийн зарчмыг алдагдуулж байна гэж ингэж л одоо гомдол гаргагч өргөдөл гаргагч одоо үзээд байгаа юм. Тийм учраас би хэлсэн цаашдаа бол бас үндсэн хуулийн цэцгийг хүлээж авлаа гэхэд бие даа нэр дэвшигчнэрт ямар ч шалгуургүй нэр дэвших болцоо боломж үүснэ гэж ингэж ойлгож болохгүй. Энэ 801-ээс доошгүй гэдгийн одоо энэ шалгуур код босхыг багасгаж болохыг Сандаг Очир гишүүн 1 минут нэмээд өгье. Тэр сонгуулийн хорооны тэр маягтыг хянаж нягтлж үзэж байгаа тэр журмаар зохицуулж байгаа харилцааг цаашдаа хуульчилж илүү тодорхой нарийн болгож өгөх шаардлагатай байна л гэж хувь гишүүнийхээ хувьд үзэж байгаа. Тэрнээс огт шалгуургүй гэдэг юм уу одоо болгоно гэсэн ойлголт биш шүү. Цэцгийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд бол нэг л юу шүү дээ. За Батамглан гишүүн дахиад одоо тэгж сонгохгүй шүү. Ойлголоо. Ер нь яг энэ чинь 16, 20, 24 онуудад гээд яг энэ сонгуулийн хуулиар чинь нэлээд одоо олон бие даагч нар нэр дэвшээд тэр энэ шалгуураа хангаж чадаагүйгээр бас хасагдсан ийм тохиолдлууд байгаа шүү дээ. Тоо вариант статистик бол байгаа л баг. Тэгээ энэ хүмүүсийн эрхийг тэгээд одоо хэрвээ энэ зүгээр их хурл хүлээж аваад ингээд хуулинд өөрчлөлт ороод асуудал болоо явлаа гэхэд энэ хүмүүсийн эрхийг эргээ сэргэх ч юм уу ямар ийм боломж болцоо байгаа. Энэ тал дээр ер нь цэцтэр яг яригдсан юмнууд байгаа юу? За Сандгаа гишүүнд. цэцгийн дүгнэлтэн дээр цэцгийн шийдвэр гарсан өдрөөс хойш хэрэгжин эргэж буцаж үйлчлэхгүй гэдгийг бас тодорхой заасан байгаа. За ер нь бол 16 оны улсын хурлын сонгуульд биедан нэр дэвшигчээс 3-ыг, 20 оны сонгуульд 14-ыг, 24 оны сонгуульд 4 нэр дэвшигчийг яг ийм үндслээр бас одоо нэр дэвшихээс нь төтгөлзүүлж бүртгэж авахгүй байсан асуудлууд гарч ирсэн билээ. Тийм учраас энэ одоо нэр дэвших эрхээ хязгаарлуулж исэн сонгогдох эрхээ эдэлж чадаагүй улсуудын зүгээс цэцэд ийм гомдол гаргасан гэж ингэж үзэж байгаа. За ингээ гишүүд асуулт